За өдрийн мэнд тэгээд хүмүүсээр наваг нэг амар инээж хийгээд идэг контент хийгээд идэг хаяа ууртаа болчдөг янз янз гэдэг тэр чи харахгүй шүү дээ би чи хүн юм чаа. Тэгээд одоо яг харин юуны тухай ярих гэдэг юм бэ гэхээр та нарт яг энэ бичлэгийг үзээд нэг юм авчаасаа гэж боддог байхгүй юу? Хүмүүс ер нь гэхдээ сүүлд хит ухаантай юмрахаа болцсон жоохон хөгжилтэй юмрахаа хичээдэг болсон. Энэ яг сайн талтай ч гэсэн бүгдээрээ хөгжилтэй юмрахаас илүү нэг хүн ч гэсэн нэг ухаантай юм яриад явчих гэсэн бодолтой байгаа. Тэгэхээр энэ бичлэгээс та нараар юу аввал сайн бэ гэхээр хааж ижсэн өгтгүү гар болчихвол амар сайн бохгүй. Би одоо энэ уртнаас гэдэг сэдвийг одоо нийтээр 8 жил ярьж байна. Тэгэхээр заримдаа залхмаар байхгүй юу ингээд хүмүүс угаасаа ойлгодгүй ингээд яриалын ойлгохгүй эсвэл миний харж байгаа өнцөг заримдаа буруу болчиход. Тэгэхээр жоохон болохболгож байгаа дүрслээд яа. Болохолгоо дүрслэх юм бол одоо ингээд нэг юмны хоёр тал байгаа шүү дээ. Ингээд хэрэг голч гэж байл баруун зүүн ингээд тал байл. Яг зүүн би дандаа ихэнхдээ баруун талын ч юм уу дандаа гоё солилтой талын ярьдаг л та. Одоо зүүн талын юм уу жоохон хатуу муухай талын яриа заяа. Тэгээ би бас өмнө ярьжсэн. Тэгэхээр муухай тал нь юу юм бэ? Муухай тал нь чи одоо яг би хараал хэлж байгаа тийм хараал хэлж байгаа. Чи хааж байсан өгтгөө бистаа болно гэсэн үг байхгүй юу? Бистаа тийм. Яг ямар гарыг хэлт юм бэ? Одоо монголчуудын дуртай хүмүүс байдаг шүү дээ нэг тийм маань ч юм уу. Магадгүй тийм үнэтэй төстэй байхгүй юу? Ялангуяа гэхдээ би өөрөө хэлж байгаа биш шүү. Би тийм амар сайн задлалдаг ш. Би тэр буруугаар ойлгохоор. Энэ номон дээр байдаг чинь ч юм уу те. Эвгүй штэ. Чэн та нар чэнийг харсан бол чэн туранхай залуу. Одоо яг Монгол нийтлэгээр чинь хин мэдээ төстэй өндөртэй ч юм те. Гэхдээ яг нэг намхан бол биш. Гэхдээ өндөр биш. Метр 70 мал байгаа та. Тэгэхээр чин 70 гэдэг чинь та нар дотор метр 75 хүнд амьдаг л хэлэхгүй те. Монголоор 4 метр 70 байх чинь. Тэгэхээр ер нь бол яг сүүлийн өндөр болсон ч гэсэн монголоор бүр ихэнхдээ би болон миний үе болон дээшээ те. Ер нь бол метр 70 зөндөө шүү дээ. Тэгэхээр яг тиймэрхүү өндөртэй гэсэн. Туранхай дам байгаа. Гэтэ юм нөгөө булчин тодорхой хэмжээнд ялгарсан гэх юм уу? Нэг тийм шүрмслэг хүмүүс байдаг шүү дээ. Одоо яг та нарын төслөөллөөр бол бас хинтээ төстэй бүрслэрхүүл гэсэн. Гэтэ бүрслэн шиг бүр ингэ бүх булчин ингээд бүр ярзаатлан ялгараагүй. Гэтэ ер нь тиймэрхүү биетэй хүн гэж ойлгож болохоор. Тэгээ харахад эсвэл тэгээ тийм хүнийг ингээ жоохон зузаан юм хүмүүсүүдээр харахад нэг тийм мундаг хүн шиг харагдахгүй. Нэг тийм одоо асан ширөө давд орч шиг ч юм уу те. Улсын арсан орхон барь шиг харагдахгүй байна шүү дээ. Зүгээр л байдаг л хүн шиг харагдана. Гэхдээ тэр хүн хэрвээ хүнтэй ямар нэгэн байдлаар тэгээ бараг л муудалцахгүй л дээ ягаад гэвэл маш өндөр настай хитрхи тайван болсон учраас суугаар настай. Хэрвээ ямар нэгэн байдлаар зүгээр та нар төсөөлүүлж ойлгохын тулд хийх юм бол ямар нэгэн аюултай нөхцөлд ороход хэдэн ч хүн байсан цогж унгаахгүй зүгээр баг энергийг унтуулаад унгаачих чадaltaй гэсэн гар хөрөхгүй. Яг уу YouTube дээр тиймэрхүү хурам бичлэгүүд их явдаг л да. Яг энергиэр хүн зогч ийн өдрийг худлаа бичлэг байдаг. Энэ нөхрийн тухайд болохоор бас тийм байх боломжтой. Тэгэхээр та нар яг тийм амар лаг байхаа болио зэ. Тэр үлгэрийн киноны ямар баатар байгаа ш. Та нарын амьдрал ямар тэг ингээд киноны юу те кино тоглож байгаа ш. Тийм байх албатай биш. Ямар бүслээ байгаа ш. Эсвэл хятадын компьютер кино тоглож байгаа ш. Зүгээр энгийн талаасаа болохоор бид нарт яг юу ч тохиолдож болно. Тэгэхээр амьд өд нөхрийг л урт настай хүн гэж хэлдэг байгаа ш. Амьд өд. Амьд байгаа мөртлөө тэгэхээр тийм үлбисэн амьд байхыг урт нас гэж хэлэхгүй байхгүй юу? Залуучих гэж хэлэхгүй. Тийм та нарыг шоронд хийх гэж оролцсон, шоронд болох гэж оролцсон, юу ч болж исэн те босоод ирдэг. Юмыг айгүй хэрсүүд өгнөдөг. Юмыг ингээд мөн чанараар нь ойлгоцсон. Тэг мөнгийг, хүмүүсийг, харилцааг тэгээд ингээд бүтээлүүдтэй. Тэгэхээр магадгүй энэ нь бол нэг 40-од насны хэрсүү монгол ахныг бас дүрсэлж байгаа. Тэр хэрсүү монгол ах нарт би яг юу санал болгож байгаа юм бэ гэхээр өмнө ч монгол хэрсүү ах нар байсан, одоо ч байсараа тэр хэрсүү ах нар, тэр хэрсүү эгч нар илүү их хизээч өөртөө бодож олж чадхааргүй зүйлийг санал болгох гэдэг байхгүй юу. Тэр урт насны нөгөө тал нь бол тийм жоохон хитрхи гангстер байх боломжтой. Гангстер гэдэг нь одоо бас орчин үеийн хэлбэл болчихно л да. Энэ одоо юу гэдэг юм. Тийм буруу талаараа тийм байх боломжтой байхгүй юу. Жоохон яг би танад ойлгох гэж хэлж байгаа шүү. Гэхдээ миний яг багш нарын тийм хүн гэсэн үг биш. Би яг тийм хүн гэсэн үг биш. Зүгээр хэрвээ магадгүй үнэхээр ойлгохгүй бол ядаж ингэж шултаад дүрслүүл та нар яадаж урт наслах ашиг ойлгох байдаг дээ. Тийм. Тэгээ дээрээс нь нэг тийм лөөсөр биш гэсэн үг. Ялагдагч биш. Тэ. Байдаг л нэг юм үзий ядагч биш. Харахад тайван, амгалан, гүндүүгүй, ноён нуруутай, жинхэнэ эр хүн шиг эр хүн гэх мэтчлэн тэ. Ийм хүнийг урт настай хүн гэж хэлэх гээд байгаа маа. Тийм компьютер кино заавал би та нарт тоглох гэж хэлэхгүй. Гэхдээ яваа да
та нар ингээд зүгээр юм тасралтгүй олон жилийн дасгалыг хийгээлэх юм бол яг зөв утгаар нь хийгээлэх юм бол тэр энергийн чадруудаа байнга хийсээр л байх юм бол та нар 60 70 80 наснд угаас хангалттай тийм хүч чадалтай болчихно. Тэр боломж яагаад бид нарт ирдгүүг энэ номон дээр хангалттай тайлбарлсан байгаа. Би ч гэсэн та нарт зөндөө тайлбарлаж байгаа. Тийм. Гэхдээ одоо жоохон болохоор тайлбарлах болно. Яагаад гэвэл дандаа гоёор тайлбарлаад тахаар монгол хүнд гоё яриа хэзээ зогтгүй юм шиг байна. Нэг гэсэн имжлэг өндөрлөө.